За дэлхийн монголчуудын хэмжээл радио сонсож байгаа бидэнтэй хамт байгаа сонсогч танд яг гинэ. Өглөөний мэнд төргий. Өнөөдөр 2025 оны 9 сарын 25-ны пүрэв гараг. За тэгээ Улаанбаатар хотод яг одоо 7 цаг 14 минут болж байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эрт улсуул нэгийг сонсно гэсэн уриатаагаар танд хүрдэгэ. Өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөгч Од Эрдэнэ, ундрах, найруулагч Эрдмөнх, продюсер Батбаяр нар танд хүргэнэ. За өнөөдөр бол 2025 оны 9 сарын 25-ны өдөр 268 дахь өдөр он дуустал 97 өдөр үлдсэн байна. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа өглөөний мэнд. Өглөөний мэнд. Хүлээгээл. Харин би айгу удаадаг шиг байна. За удаасан юм. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За ингэсэн байна. Гэн цаг агаар бол өнөөдөр 19 юм байх юм байна. Сайхан дулаах өдөр болж байна. За маргааш баасан гарагт 20 юмын дулаан өдөртөө мөн сайхан нартай байх юм. За бямдын гарагт амралтын өдөр 19 хэм 18 хэм гээд ерөнхийдөө намрын налгар өдрүүд бол үргэлжилж байна. Тэглгүй яах вэ? Бас нэг хэдэн өдөр бидэнд дулаахын өдөр байгаа те. Тийм байна бас яах вэ те. Тийм бас тэрийг нь жоохон мэдрээд авчил та. Тий яг хөө дараа 7 хоногоос жоохон сэрүүсэх юм байлээ. Ерөнхийдөө бороотой тий тэгээд бороотой байна. Өдөртөө тэгээд нэг 10 марв руу орж илээ шүү. Шөндөө ер нэрээ юу орж юу? За шөндөө бол 8 хэм, 7 хэм, 6 хэм гэдэг ерөнхийдөө л нэг тиймэрхүү тийм дундч дуул байгаад шүү. За баярлалаа. За өнөөдөр ямар мэдээлэл бэлэн? За өнөөдөр их гоё мэдээлэлээр эхлэе гэж бодож байна. Тэгье. Өнөөдөр бол дэлхийн мөрөөдлийн өдөр. За мөрөөдөлгүй хүн бол ер нь байхгүй хөө. Байна худлаа. Ямар мөрөөдөл вэ нэнд? Сайхан амьдрах. Гэхдээ энэ чинь задлах юм бол дотор амар олон юм тийм. Ер нь тэгэл жижигээс эхлээл том мөрөдөл. Хүн болгонд мөрөөдөл байна. Хүн болгонд бас нэг гоё юм, хүн болгонд гоё эерэг мөрөөдөл байдаг баг тийм. Тэгж бараан зүйлийн мөрөөдөх хүн гэж бол байхгүй. За дэлхийн мөрөөдлийн өдрийг хувь хүн, нийгэм, бизнес, сургууль, гэр бүлүүд гэж ер нь өөрсдийн мөрөөдлөө дахин нэг санаж бодит бэлэл болгоход тийм хүч урам зориг өгөхөд туслах зорилготойгоор Португалийн Колумби их сургуулийн өөрчлөлтийн стратегч, сургууль хүмүүжүүлэгч Оземе Огвонво гэдэг бүсгүй ах санаачилжээ. Тэгээд 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн юм өдөр байх юм. За мэдээж мөрөөдөл бол хүний хамгийн гайхамшигт зэвсэг, хүнийг амжилтанд хүргэх хамгийн гол түлхүүр гэж ер нь бол үздэг. Тэгэхээр яг энэ өдөр бол мөрөөдлөө нэг иргэн санаач. Бид нар одоо те энэ завгүй амьдралынхаа хэв маягт дарагдаад нэг байдаг л те ажиллаал гэрте ингээл юу гэдээ сургууль гэр ингээд энэ зүйлдээ дарагдаад гоё мөрөөдлүүдээ ер нь орхичдөг юм шүү. Бид нар хайчаад идэм шүү. Энийг нэг иргэн сануул яасан бэ хэдүүлээ те. Гэдэг ийм гол ер нь утга санаатайгаар л энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн юм байдаг тийм. За тэгээд бүр эн чинь бүр сайт байдаг. worlddreamday.org гэдэг сайт байдаг. Яг энэ аль биесийн сайт нь бол ер нь хүмүүс энэ сайтад ороод бүртгүүлээд энэ төр өөртөөхөө мөрөөдлийг хуваалцаад, мөрөөдлийнхөө тухай хоорондоо ярилцаад, хэлэлцээд за тэгээд янз бүрийн ивентүүд зохион байгуулад за өөртөөхөө мөрөөдлийг өдөр болгон өөртөө сануулдаг бүр ийм юутай тий тэр сайт дээр нь schedule гэх юм уу тий өдөр болгон ингээд хүмүүстэй гişүүдтэй сануулж идэг. За тэгээд schedule юу хийгээд үү? Reminder энэ хийгээд тэгээ за бас би биэнд ингээд хилээ сануулж идэг ч юм уу. Ийм сайт байдаг. Тэгээд дэлхийн мөрөөдлийн элчин сайд гэж хүн бас байдаг энэ сайтад нь тий. За манай элчин яа тий. Тий хөөрхөн байгаас тий. Яг энэ хүн ерөнхийдөө л ингээд нөгөө санаачсан зохион байг юунууд нь тий. Би сайтаа удирдаад ер нь одоо ийм хий энийг илүү хөгжүүл энэ тал дээр анхаарыг ялдаг. Тий ингээд ерөнхийд нь ингээд чиглүүлж явдаг юм хүн байдаг. За тэгээд ер нь бол хүн төрөлхтний түүхэнд шинээр гарч ирсэн ололт амжилт гэх юм уу тий. Янз бүрийн том нээлт дэвшлүүд бол ер нь л нэг хувь хүний мөрөөдлөөс эхлэлтэй байдаг. Одоо юу гэдэг юм бэ? Автомашин, нисэх онгоц центр бол үнэхээр том мөрөөдөл амбиц тэр хүмүүсийн цаана байсан энэ зүйлээс л ургаж гарч ирсэн. Мөрөөдөл дараа нь тэр мөрөөдөл рүүгээ хүрэх бүрээс тууштай үнэхээр бүр ингээд өхөө хатам зүтгэж байгаа тэр хүмүүсийн хөдөлмөр нь мөрөөдлийг ингэж бодиттой болгодог. Гэж ерөнхийдөө үзээд тэгээд ийм өдрийг санаачилт тэмдэглэж эхэлсэн байх нэ. Одоо тэгэхээр 13 дахь жилдээ тэмдэглэж байна те. Тийм байна те. 12. Одоо өнөөдрийг 13 дахь жил юм шүү те. Таатай ямар таатай гоё өдөр вэ. За ёстой маш том мөрөөд ёо гинэ. Тийм ээ том мөрөөдөж ижилгээд бас хөөрхөн мөрөөдлөд бас байдаг шүү те. Чиний мөрөөдөл ер нь юу байсан? Одоо бас яг нарийн шууд хэлэхэд бол санахгүй байна. Тийм үү. Тийм ямар ч юм мөрөөдөж ирсэн. Одоо мөрөөдөж байгаа юм байна уу? Чи өөрөө ер нь мөрөөдлөө сая санав уу? Ер нь харин тийм энийг уншаал ер нь бид нар чинь те ингээд нэг
дандаа л нэг юм объектив те одоо байгаа юмнаа ажил төрлөөч гэдэг юм ингээд урдах юмаа л хараад яваад идэг болчт юм байна уу. Яг ингээд гоё мөрөөдөлтэй дэврүүн энэ юмнууд ер нь жоох орхигдоод байгаа юм биш үү одоо нэг юм. Тэгэл яг л бодогджилаа. Тэгэл багын мөрөөдлүүд энэ төр те юу ер нь би юу зорж мөрөөдөж ийсэн тэгэл бас бодтгол юм байна. Нэрээ бодоодсэн чинь бид нар чинь нөгөө өдөр тутмын ажилласаа болоод тэрнээсээ болоод стресс гэдэг үгэнд илүү их анхаардаг болсон юм байна те. Харин мөрөөдөл гэвэл бас гоё юм биш. Тийм багаас санагдахгүй байна. Тий, ер нь нэг дандаа те стресс ёо ингээл юм байна тийм байна ядраадаа ингээд байна гэдэг хэрнээ гоё мөрөөдөл юмнууд бол хамгийн одоо мөрөөдлийн тухай мөрөөдлөө ярьдаг ч гэдэг юм хүмүүс бол хүүхдүүд гэж би боддоо шүү дээ. Тэ? Хүүхдүүдтэй ярих юм байхгүй цагаан цаас. Тий. Бүр бүх юм нь айгуу тийм гэгээлэг. Тий их гоё хүний санаанд оромгүй энэ төр мөрөөдлүүд хэлж идэг хүүхдүүд бол тий. Тийм юу байхгүй. Одоо бид нар чинь нөгөө хайрцаг дотор орсон хүмүүс байгаа шүү дээ. Өдөр тутамдаа ингэж ажил гэргэж явсараад хүүхдүүдэд тийм хайрцаг байхгүй шүү дээ. Чөлөөтэй тий. Ингэчүүл яах бол тэгчүүл яах бол гэд бид нар чинь дандаа тэгж бодсоор байгаа. Тэгэхээр өнөөдөр нэг сонсогчтой үзэгчтэй бас яг хандаад хэлэхэд мөрөөдлөө нэг эргээд нэг санаач. Та ер нь юу мөрөөдөж исэн? Хүүхд байхдаа юу мөрөөддөг байсан? Тэр гоё хүсэл одоо бид нар чинь ингээл мөрөөдлөө одоо тэ дотроо бүр ингээд зураалтай боддоор ингээл төсөөлөл тэгж үздэг байсан шүү дээ тий. Тэр нэг цаг үе тэр өдрүүдэд нэг дурсаад үзээч л гэж байгаа. Зөв. За ястой гоё шүү. Баярлаа. Болцсон уу? Болсон. За ингэнэ Солонгост бороотой өдөр байна. Ажилдаа гараа явж байна да. Бүгдд нь амжилт гэсэн байна. За яаж элчин сайд болд юм бол ёстой болчих юмсан гэсэн мөрөөдөлтэй байна. За би дэлхийгээр нэг аялье гэж мөрөөдөд байна. Японоос Канад хүртэл Том Круз далайн аялал хийнэ гэж бас мөрөөдөж байгаа. Яг зөв. Ер нь бол тийм би ч гэсэн одоо бол яг тэгж мөрөөдөг. Багтаа өөрөөсөн баг та. Одоо бол гэр бүлээрээ бүгдээрээ хамтдаа яг бүгднгийнх нь очиж үзье гэсэн газар дээр би очие гэж боддог. Манай ихнэр хааш очимоор байгаа тийм. Манай том охин хааш очимоор байгаа. Баг хүүхэд маань хааш очимоор байгаа. Би хааш очимоор байгаа тийм. Ээлжлээд ингээд одоо нэг жилдээ нэгнийх нь мөрөөдлийг бэлдүүлдэг ч юм уу тийм. Тийм бас байж болох юм л та. Багтаа бол тэгэл или мөрөөдөг гэсэн бах уу. Үл үзэгдэгч болох юмсан тэгээ. Үл үзэгдэгч болох юмсан гэж боддог мөрөөдөг байлаа. Сэл гэж боддог байсан. Шоу шиг. Онгоцоо намайг аваа яваач гэж шүү. Тэгээд бас ингэсэн шүү дээ. Нөгөө нэг том мөрөөдөл тавихаар нэг цаанаасаа бид нар чинь нэг тийм нийгэмд ер нь нэг жоохон бодит байдалтайгаа эвлэрээд насан турш хүмүүс бол тэрийг биелүүлнэ гэж бодохгүй зүгээр мөрөөдөл гэдэг нэг тусдаа ангилалд оруулчихад байгаа шүү дээ. Хэрвээ энийг жоохон бодиттой болгоё гэвэл жижигхэн мөрөөдөлтөд биелэх боломжтой юм а хийгээд эхэлчихвэл одоо жишээ нь би бүр сурмаар байна ч гэдэг юм уу. Тэрийг нэг л өдөр хийх боломжтой шүү дээ. Цаг зав зохицуулж байгаа мөнгө аваад бүтээж байгаа тийм. Бүр зардаг болчихвол тэгээд бас нэг жижигхэнээр ахиулаад явал бас илүү амархан хүрэх юм болов уу гэж бодож байна. Тийм зөв. За баярлалаа. За надад зөндөө мөрөөдөл байгаа. Заримд нь хүрсэн, заримд нь хүрхгээ явж байгаа гинэ. За тэгээ хүн болгон мөрөөдөлтөө хүрээрээ мөрөөдөл нь биелэх болтугай гэж байна. Яг үнэ мөрөөдөл нь биелэх болтугай. Манайхын сайт руунаас ороо сонирхоод үзгүй те worlddreamday.org гэдэг. Бүгдээрээ цуглал шууд бичиж байна те. За гой балтад бас бороотой байна гинэ. За. За би нэг мэдээлэл хүргэе. Өнөөдөр штэ. Ер нь штэ тэгээ 7 хоногт ажлын 40 цагтай байх энэ санааг анх хэн гаргасан гэж бодож байна. Одоо хэн мэдэх вэ? Би штэ. Хенри Форд. За. Хенри Форд корпорацийг те бүтээсэн одоо нөгөө Форд машиныг анх гаргасан Хенри Форд гаргаж ирсэн гинэ. За яг 1926 оны 9 сарын 25-нд Хенри Форд ажлын 5 өдөртэй ажлын өдөр нь 8 цагтай болёо гэдэг энэ өөрийнхөө санааг хэрэгжүүлэхээр болсноо бүр ингээд зарласан. Албан ёсоор би туршаад үзчихлээ бүх юм болцсон. Одооноос манай Фордын үйлдвэр ажлын 5 өдөртэй өдрийн ажлын цаг нь 8 цаг байна. Тэрнээс илүү байх ёсгүй гэдгийг зарласан. Өмнө нь бол илүү ажилдаг байсан байх нь те. Өмнө нь илүү ажилдаг байсан байна. Тэгээд би бас харлаа ер нь энэ анхны санаа нь яг юм байсан юм уу гүм үү гэд ингээ харсан чинь Хенри Фордын санаа бол байна. Минийхээр ойлгосноор Хенри Форд ер нь талын мэдлэгтэй сайн бизнесмен байсан. Тэгээд өмнөх түүхээ бас жоохон уншдаг байсан болов. За 1900 ямар ч байсан түүнээс өмнө Английн нэг хөвөнгийн үйлдвэрт тэр хэсэг болохоор нөгөө шашинлаг хүмүүс их байсан юм байна л да. За тэгээ исламын шашинтнууд байсан уу юу байсан? Ямар ч байсан нэг сард нь одоо яг нөгөө тэр нөгөө шашны одоо мөргөлийн сар гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ислам л байсан юм шиг байна. Би нэг хальт арчиж жоохон санаж. За тэр үед нь болохоор тэр үйлдвэрийн дарга нь
яг ингээд тэр сардан зориулаад ажлын 5 өдөртөө ингээд тэр сарыг өнгөрөөдөг байсан юм. Илүү нөгөө нэг мөргөлдөө анхаарах те өөртөө илүү анхаараар тэр гэдэг үүднээс тэгэж еврейчүүд байсан шүү. Еврейчүүдэд зориулаад ингэж гарч ирсэн тийм. Харин Хенри Форд болохоор яг дэлхийд өнөөдөр бид нэр ажлын 5 өдөртөө байх шалтгааныг өгсөн. Яг энэ боломжийг гаргаж өгсөн. Энэ хэрэгжүүлж болно, бодиттой болж болно гэдгийг гаргаж өгсөн гинэ. Америкийн Ford мотор компани захирал Хенри Форд 26 онд ажилчдынхаа дунд өөрийнхөө сэдсэн энэ санааг хэрэгжүүлэхээр шийдээд офисын ажилтнуудаа ингээ 2 хуваасан. 2 хуваангуудаа эхний хүмүүсийг нь яг 26 оны 5 сарын 1-ээс 2 дахь хэсгийг нь болохоор 8 сарын 1-ээс ингээд нөгөө ажлын 5 өдөртэй бол өдөрт 8 цаг ажил илүү битээ ажиллаарай гэдэг ингээд хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ бол туршилт болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тухайн үед бол ажлын цаг нь 8 цаг байсан гинэ. Тэгээ ажлын 6 өдөр. Тэгэхээр энэ нь ер нь бол хүн 7 хоногт 100 цаг ажиллана гэсэн үг. Тийм байна. Хенри Фордын санаа хүн 7 хоногт 40 цаг ажиллана гэсэн үг болгож илүү их хэлбэрчилж байгаа. За тэгээ компани болон ажилчдад харьцангуй сайнаар бүр маш ашигтайгаар туссан. Ажилтнуудын бүтээмж нь нэмэгдээд дээрээс нь ажилтнууд ч гэсэн илүү гарсан чөлөө цагаа ингээ өөртөө хэрэгтэй зүйл зарцуулж гэн эдийн засагт нь ч гэсэн өөрөө өгөөжтэй алхам болсон. Фордын санаачлаг цаашаа яваад Детройтын машин үйлдвэрлэлийн бусад компани за тэгээ корпорациудын дунд өрсөлдөөн бий болгосон. За тэгэнгүүтээ энэ санааг нь бүр 1940 онд Америк нэгдсэн улс хуулиар за одоо ингээд үүнээс хойш те Америкт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд те юугаа ажлын цагаа 8 цаг болгоно, ажлын өдөр нь 5 цаг болно гэх бүр хуулиар баталгаажуулж хэрэгжүүлж хийсэн махаа хууль баталгадаад. 1910 оны ихээр ер нь бол үйлдвэрийн ажилчид ингээд 100 цаг ажиллана гэдэг чинь хүнд одоо байгаад ирсэн юм байна. Хенри Форд маш сайн бизнесмен байсан. Тухайн үеийн үйлдвэрт болохоор ингээд үйлдвэрийн ажил хүнд штэ тий. Тэгэнгүүт хүмүүс ингээд тэрэндээ ингээд одоо шантраад одоо манай барилгын салбарыг за буруутгах бүгдийг хэлээгүй шүү. Хүмүүс ингээд ирж байгаа дуртай үед ингээд халагдаад явцдаг. Яг ингээд халагдаад байгаа нь өөрөө өргүү зардал маш их авчирдаг байсан юм байна л да. Нэг хүн сургаад ажилуулсан чинь нөгөөдгийн 7 өдрөөр аягүй яг үнэ. Тэгэхээр сургалтандаа ч гэсэн илүү ингээд мөнгө зараад байсан. Энэ нийгмийн философиг өөрөө нэгдүгээрт ойлгосон. Хоёрт нь болохоор бизнесийн стратеги нь компанид ч ашигтай, ажилтнууд ч гэсэн ашигтай байх хэрэгтэй. Тийм. Энэ хоёрын эрхийг ингээ эрх ашигыг нь зөрчүүлдэггүйгээр ингээд нийтдээгээр яаж өөрөө бага зардлаар бизнесээ илүү тогтвортой болгох уу? Win-win байх гэдэг чинь тий. Хоёр тал нь яг хоёулаа хожоод байгаа байхгүй юу? Тийм. Энэ хөдөлмөрийн тухай сэтгэлгээний өөрчлөлтийг эхлүүлсэн нь дараа нь Fordism гэж Fordism гэдэг одоо нэртэй болсон гинэ. За. Тийм. Тэгээд нөхөр чинь хамгийн анх нөгөө үйлдвэрийн юг дамжлагыг тий лайныг гаргасан. Тэгээд хүмүүсийг ингэж бага ажилуулсан хэрнээ хөдөлмөрийн бүтээмж нь яаж өндөр байх юм. Тэгээ бага цагт яаж бүтээмжтэй илүү бид нар юм хийх юм гэдэг дээр бол маш их ажиллаж исэн гэдэг юм лээ. Үгүй ээ бүр одоо бид хаа ярьж байгаа. За би үйлдвэр дээр машин үйлдвэрлэл нь ороогүй шүү. Тэр хэсгийг бол дахиад тустай харин гэр бүлийн амьдрал философийн дахиад тустай ярихаар тэр ариун туршлагатай юм байлээ. За хөдөлмөрийн тухай сэтгэлгээний өөрчлөлтгээ би нэг сая хайлт дурдваа. Энэ нь штэ тий 1900-аад оны үед Америкийн үйлдвэрүүдийн ажилтнуудын өдрийн цалин 2-оос 2.3 доллар байсан. Нэг өдрийн нэг цалин шүү. Тэгэнгүүт нь Хенри Форд хамгийн өндөр цалин тухайн үедээ хамгийн өндөр цалинг 1914 онд олгож байгаагаа зарласан. Өдөрт нэг хүн 5 доллар авна. Энэ хамгийн бага цалин шүү манай үйлдвэрийн гэдэг. Тухайн үедээ 5 долларын цалин чинь бүр өндөртөө орно. 2 доллар чинь юм бахад тий. За тэгээд нэг өдрийн хамгийн доод цалин 5 доллар болно гэж шийдэнгүүтээ ажил хэрэг болгоцсон. За Ford-ийн үйлдвэрт ажиллаж байгаа хүний хамгийн бага цалин нэм болонгууд хүмүүс чинь яах вэ? Би цалингаа ингээ ахиуг авахын тулд ажиллаа хийж штэ. Тэгэнгүүт дахиад бас ажилласаа халагдахгүй штэ. Тэгээд ер нь хүмүүс ингээд нийгмээрээ юу яана? Ford-ийн үйлдвэрт ажиллахыг хүснэ. Шуурна. За тэгнь дуртай ажиллана. Хүн би ажиллаа ихтэй дуртай болно тий. За энэ бас л нөгөө нэг зардал хэмнээдсэн. Эргээд нөгөө нэг одоо миний ер нь хэрэггүй зүйлд гаргаад байгаа мөнгө л багасаад байгаа байхгүй тийм одоо хүний нөөц солигдно гэдэг ч угаасаа л зардал шүү дээ. Тэрнээс гадна нөгөө нэг бас ингээд техник механик юм мөн дээр ажиллах дээр бас нэг нарийн одоо бодвол тэгээ манай нөгөө юу шиг хулгай мулгай гардаг л байсан байл мөн тийм тэр мэрийг бас багасгасан гинэ. За тэгтээ энэ 5 долларыг бол шууд зүгээр мэй гэдэг өгөхгүй. Энэ дээр sociological department гэдэг одоо нэг мөрдөн байцаагчтай нэг муухагаар хэлэхэд мөрдөн байцаагчтай юм алба гаргаж байгаа байхгүй юу? Хяналт одоо энэ хийх ёстой энэ хяналтын хөтөлбөртөө. За яадаг вэ гэхээр мөрдөн байцаагчт нь ажилтнуудын гэрт очино. Гэрт очиод 4 зүйлийг одоо яг баталгаатай
окей байна. Дөрвөн шаардлагыг нийлүүлж ивэл те хангаж чадчихвал энэ хүн өдрийн $5 аваа явна гэсэн юм санаа. За нэгдүг нь болохоор энэ хүн одоо согтууруулах ундааг хэтрүүлж хэргэлдэггүй. Одоо яг нөгөө нэг хэтрүүлж хэрэггүйтэй цаашаа суугаад ингээ ажил мажилаа хайдаггүй. Уугаад алга болчихдгоо. Яг уугаад алга болчихдгоо. Яг үнэ. Гэр орноо тийм одоо арчаатай авч явдаг. Анкатай. За тэгэнгүүтээ хариуцлагатайгаар ер нь мөнгөө ингээ дэмий зүйл зарцуулаад байдаг. Санхүүгийн жоохон ч гэсэн одоо хариуцлагатай тийм хүмүүжлэлтэй ухаалгаар зарцуулж чаддаг хүн байх хэвээр. Тэгээд дээрэс нь хэрвээ цагаач болвол заавал энэ компаниас English Language School гэдэг юм хөтөлбөртэйсэн. Заавал компани энэ хөтөлбөрт хамрагдах хэвээр. Нэг талаас айгүй хүнлэг байгаа даа. Тийм байна. Яг мэддэг хүмүүсийг авчихгүй шүү, тий. Үнэхээр таарах хүн байвал сургаал авъя гэж. Тий, сургаад авъя, доктортой бай, ажлын сайхан нөхцөлийг танд санал болгоод шүү, тий. Тэгэнгүүт хүмүүс ч гэсэн одоо эндэнд нийцгээл угаасаа одоо яасан л та. Тэр үедээ бол 1914 онд бол энэ айгүй ухаалаг хөтөлбөр байсан. Одоо ингээд харахад яг нэг тийм эцэг их шиг нэг тийм шийдвэр байгаа даа тий. Тэгээ жоохон төрөмгийн шийдвэр байсан, дөрмүүдтэй байсан гэж үздэг юм байна. За тэгээ 7 жил энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа 1921 онд хаагцсан. Зогсоосон. Одоо зарим хүмүүс энийг шүүмжилдэг хүний эрх мэрх гэд бид нар чи одоогийн нөхцлөөс өнгөрсөн рүү очиж чадахгүй юм чинь. $5 энэ өртгөн нь штэ. Урдаан хугацаанд ингээд Америкийн эдийн засагт нөлөөлсөн. Зөвхөн Ford-ийн ажилтнууд юм биш. Америкийн эдийн засагт нөлөөлөөд Америкт тогтвортой дундаж давхарга гэдэг нэг одоо бүхэл бүтэн давхаргыг ингээ хүчрхэг болгож өгсөн. Цалин боломж юм байна. Бусдын дагаж авч ийн хэрэгжүүлж зөв гэдэг нь батлагдаад байна. За дээрэс нь Ford-ийн бас нэг юу сайхан одоо санаа нь өмнө нь ингээ яал идэлжсэн хүмүүс байгаа шүү дээ тийм хүмүүс ч гэсэн Ford-ийн үйлдвэрт ажиллах боломжтой гэдэг нь заахжсэн. Нөгөө шоронд байсан гэхээр хүмүүс ер нь айж майгаад авдаггүй байсан юм шиг байна. Тэгээд Ford болохоор ажиллаа болж байна. Манай түрээ дээр ажил хамгийн гол нь ч доктортой байх хэрэгтэй, ажиллаа сайн хийдэг байх хэрэгтэй гэдэг юм шаардлагыг тавьдаг байсан гинэ. За Henry Ford 1900-аад онд ажилчдын сайн сайхан байдалд анхаарлаа хандуулна гэдэг нөгөө хөдөлмөрийн тухай ойлголтыг өөрчлөлт болчиход байгаа. Тэгээ энийг үнэхээр бодитоор хэрэгжүүлж чадсан. За тэр нөгөө нэг ажлын 8 өдөр 8 цаг гэдэг байгаа шүү дээ. 5 өдөр 8 цаг гэдэг байгаа. Энийг болохоор яг хизээнээс эхэлж судалж одоо санаа нь орж ирснийг бол мэдэхгүй байна. Гэхдээ 1922 онд Henry-гийн хүн Edsel гэдэг нөгөө залуу байсан. Угаасаа Henry Ford ганцхан хүүтэй байсан. Энэ хүн болохоор ер нь олон нийтэд энэ санааг анх сурталчилж ирсэн гэн 22 оны үед. Тэгэхээр энэ аав хоёр бол хоорондоо ярьдаг байсан бахана л те. Хүн ер нь 7 хоногт нэгээс илүү өдөр амрах хэрэгтэй. Ажлын бүтээмж илүү гарна. Ажлын бүтээмж илүү байна гэдэг чинь зардал сайн юу багсан дээрээс нь бүтээмж гэсэн үр дүн гарна. Тийм компани угаасаа ашигын төлөөл байгаа шүү дээ, тийм. Тэгээд илүү гарна гэж хэлсэн байсан. За Henry Ford амьдралынхаа туршид 100 гаруй патентыг эзэмшсэн. Ер нь их олон зүйлийг шийдэж өгсөн гэн. За тэгээд тэр нөгөө машин руу бол орохыг бол бүр ингээд зүгээр товчхон ярихад Henry Ford ч өөрөө ер нь нэг тийм тариачны хүү байсан юм байна л та. Тэгээд яг 5 хүүхэдтэй айлын хүүхдээсээ тэгээ ээж нь жоохон багт нь өнгөрцөн аав нь болохоор хүүгээ заа чи ингээд дараа газар тариал ирэхлээ гингүүд нь Henry Ford үгүй би өөрөө юу яана гэж явсан. Тэгээ ерөн сонирхол нь болохоор яаж эхэлсэн бэ гэхээр цаг засвараас эхэлсэн гинэ. Цаг засаж байгаа хүмүүсээс хараад тэгээ техникийн ойлголттой болсон тэрэндээ дуртай байсан юм шиг байна. Онцолж байгаа юм нь болохоор Henry Ford Америкт анх удаа машин бүтээсэн. Дээрээс нь анхны машин гэж хэлэхэд хэцүү зүгээр ингээд твштэй сандалтай ингээд нэг 4 дугуйтай тэрэг байгаа байхгүй юу? Тэр нь мотороор ажилладаг. Тэр нь дараа нь хөгжиж явж хагаад моргу сүх тэрэг шиг болсон. Тэр нь одоо нөгөө бидний алдартай мэдээд байгаа Model T загварна. Одоо анхны машин. За тэгээд энэ бол маш их амжилтыг одоо эвдсэн нөгөө нэг саяны чиний нөгөө хөдөлгүүрийн шат амжилга яадаг гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Тэр мэрийг хэрэгжүүлж хагаад энэ Model T гэдэг загвар гарч ирсэн. Тэгээд Henry Ford бол зөвхөн автомашины салбарт биш бас бидний амьдралд өнөөдөр хүртэл нөлөөнд байгаа юм санаануудыг гаргаж ирсэн байна. Тийм. Түүнд мөрөөдөл байсан. Тэр мөрөөдлөө хэрэгжүүлж чадсан. Яг зөв. Тийм ба. Тий нөгөө хайрын түүхээр уучлаарай. Ford-ийн юг ярьжсэн түүхийг тэгсэн чинь эхнэр нь бас мундаг хүн байсан бэлээ. Нөхөр яах вэ тэгэл мэдээж мөрөөдлөө өмч мөрөөдлийнхөө төлөө зүтгээд байна. Мэдээж амьдрал юм чинь цаана амьдрал явж л байх хэвээр. Тэгэл олигтой мөнгө төгрөж болохгүй. Нөгөө нэг төмөрүүдтэй нацалтаа л одоо гаражт ингээл өөрөө явдаг бүр дэвшилтэд мотор хийж гээл үзээд идэг. Тэгэхэд тэр эхнэр бүр яг хажууд нь байнга дэмждэг байсан. Тэгээд эдийн засгийн хөвдөө асуудалтай болсон. Тэгээд бүр шүн мөн хүүтэн боронтой хүүтэнд ингээд эхнэрээрээ юм бариулаад гэрэл бариулаад ингээд
тэр болгонд нь бас дэмжижсэн. Тийм болохоор Ford-ийн бас ихнэр бол яг энэ одоогийн Ford-д бол маш том үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм Тэр байна. нөгөө нэг үг нь байд юм билээ шүү дээ. Өөрөө ч угаасаа хайртай байсан цаа мэдгэж байгаа юм те. Тэгэнгүүтээ дараа одоо хойд наснда юу болмоор байна гэдгсэн чи би их нэртэйгээ л байвал те. Энэ их нэртэйгээ л байвал би юу ч байсан яах вэ? Хамтдаа л байвал болоо. Ямар агуу хайр вэ те. Аха. Тийм байлаа. Үнэхээр гоё түүхтэй хүн шүү те. Оо үнэхээр гоё түүхтэй юм байна. Тэгээ мартчихдээ юм байна. Гэтэ Хенри Форд мөрөөдлөөс нөгөө юу хэрэгжүүлэхэд яах ёстой вэ гэдгээ маш сайн судалсан. Тэгээ судалгаагаа амьдрал дээр хэрэгжүүлээд бодит болгож чадсан юм шүү. Сонирхолтой. Яг тэр юу хүний нөөц талдаа одоо ажилтнуудын ажлын цаг маг талдаа бол бас их хэтэр сонсож байгаагүй юм шүү. Яг нь ер нь дэвшилтэд зүйлүүдийг энэ ажлын системд бол оруулж ирсэн л гэдэг. Гэхдээ яг нарийн дэм юм байна шүү. Нарийн дэм юм. Би тэгээд нэг товчхон ингээ явцсан байгаа шүү. Энэ чинь Тийх бах уу? Үнэ харахад ингээ нэг өдрийн дотор те ийм олон юмнаас түүгээл явсан. Тий. Одоо ер нь том байгууллагууд бол тэгээд байгаа шүү дээ. Чадварыг чинь таны толгойг те таны мэддэг чаддаг тэр мэдлэгийг юу гэдэг юм бүгдийг ингээд үнэлээ те цалингаараа танд ийм цалин өгөө. Нөгөө тал нь тэгвэл үгүй би танд ийм цалин өгөө гэд ерөнхийдөө цалингаараа бас өрсөлддөг. Хүний нөөц илүү тогтвортой байх тал дээр бүр анхаардаг болсон те. Хүний нөөц гэдэг чинь одоо бүр ямар амар том салбар болсон бэ те. Тий. Энийг бол бас ихлүүлж ирсэн ба шүү дээ. Бас нэг хүний юу байсан үг за алдартай үг. За тэрийг марчиж. Ингээл ерөнхийдөө бол одоо сүүлд ийм үг гарсан шүү дээ, те. Not work hard, work smart. Яг үнэ. Нэг хичээж ингээд өөрийгөө зовоож ажиллах биш илүү ухаалгаар ингээд үр бүтээл үр дүнэл хамгийн чухал шүү дээ. Бүтээмжил чухал шүү дээ. Тэгэхээр аль аль талдаа ингээд харилцан юм ашигтай байвал энэ 1926 оны баригдмал үед ийм юм хэрэгжүүлж чадж байгаа бол одоо 21-р зууны монголчууд ч гэсэн бас нэг иймэрхүү санаа манаа хэрэгжүүлэл яа дээ. Тий яа дээ. Тэ цалингаар өрсөлдөж яа дээ. Тэгээд тэ манайха би ч гэсэн бас зүтгэн шүү дээ. Тий манайха харцангуул бол одоо бас гоё болоод байгаа тий. Ер нь гоё цалингууд амлдаг болсон. Үнэхээр та чадчихвэл чаддаг мэрэгжилтэн чаддаг хүн байвал ийм цалин бэ шүү тий. Ер нь бол боломжтой болоод байгаа шүү. Тэгээ манай нэг хамаатны ах намайг бүр бага багт хэлжсэн би юусэн мартдаггүй. Ингээ бит хоёр яаж илаа та нэг хашаа машаа барьж илүү хашаа хийж илүү яалаа тэгсэн чинь юмнууд нэ хөвтэйх ингээл өөртөө хөвтэйхэд зоохгүй ингээл хийгээдсэн байхгүй юу. Тэгээд бит хоёр тиймэрхүү юм ярьжсэн чинь ахын доо юу яадаг юм ба ер нь альва ажлыг чи хамгийн сайн ажил хийдэг хүн бол альва ажлыг өөрийгөө зовоохгүй хийдэг хүнийг хамгийн сайн ажил хийдэг хүн гэдэг. Яг үнэ. Тий. Чи өөрийгөө зовоож өөрийгөө хүчилж те хүчээр ингэхгүй ер нь дандаа ивэн болоод ингэж хийх хэрэгтэй гэд хэлжсэн. Тэр үг ерөөсөө миний санаас гардггүй. Тэнгүүд би юм хийхдээ тэрийг бодоод би өөрийгөө зовоохгүй байх хэрэгтэй тийм хөвчлөхгүй байх хэрэгтэй юм хүчээр ингээд байх хэрэггүй тийм тэгэж хийх юм бол хамгийн сайн үр дүн гард юм да гэд яг бодоол хийдэг болсон ер нь бол тийм шүү болохгүй ингээд уурлал хүчлээл татаа чангаагаал ингээд л та өөрөө л зовно эцээцэд үр дүн гарахгүй шүү дээ тийм шүү дээ тэрийг л ер нь ойлгоцсон байсан байна л да би нэг солонгос тийм юм ойлгосон шүү дээ нөгөө буудалд ажилдаг байлаа. За. Нэг солонгос юм надад хэлсэн байхгүй. Чи ингээд тийшээ явахдаа эхлээд чи энд юу хэрэгтэй байгаа? Одоо буудлын өрөө цэвэрлж байгаа юм чинь юу хэрэгтэй байгаагаа би мэдэх ёстой шүү дээ. Эхлээд ингээ өрөөгөө харцгаа. Юу хэрэгтэй байна? Тэгээд нэг удаа явахдаа бүгдийг авчир. Яг зөв. Тэгэхгүй чи ингээл нэг юм хийгээл ингээл яваад дахин ингээ яваад хахаар нэгдүгээр цаг үрээд байна. Хоёрдугаарт чи өөрийгөө ядраагаад байна. Чи нэг ядраагүй гэж бодож байна уу? Үгүй шүү чи өөрийгөө ядрааж байна. Тэгээд дээрэс нь дутуу байгаад байна. Жохон юмаа хинжагаад тооцоолж байгаа. Тэгээд нэг удаа яв. Тэгээд хэрэгжүүл гэжсэн. Тэгээд нэрэл юм хийж байгаа бол тэрнээс үр дүн гарах ёстой шүү дээ. Тий. Судалгаа жоохон бэлтгэл хэрэгтэй юм шиг байна. Яг зөв. За баярлалаа. Нэг мэдсэн чи Улаанбаатар хотод 7:37 минут гэсэн байна. Харин ганцхан комент уншаад. Энэ түрүүний мөрөөдөл төр нэг архичингаас та юу мөрөөддөг вэ гэсэн чинь архинаас гарахыг мөрөөддөг гэсэн. Тэгээд архинаас гараачаа гэсэн чинь архинаас гарчихвал мөрөөдөлгүй яаж амьдрах юм бэ гэсэн гинэ. Яг хатаа бэ. За ер нь эерэг мөрөөдөл нь бэлгээ юу. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ханаад Томоо гинт эхэлдэг. Тайлал харин үргэлж бэлэн байгаа тийм шүү. ээ. Ханаад Томоо яалчгүй гинт эхэлдэг. Нэг өдөр л толгой эвгүй болоо те найтайгаал хамар битүүрэл эхэлдэг. Бүр усаад эхэлдэг билээ шүү. Тэгэл нос мос гоожол эхэлнэ. За энэ болгон те өвдөлт за халдууралт хамрын битүүрэл нус гоожих моожих зэрэгт бол энэ шинж тэмдгүүдэд тайлал хот маш хурдан үйлчилдэг. Үр дүнтэй үйлдэл үзүүлж чадна. Хэвийн амьдралд нь хамгийн хурдан оруулахад тайлал хот бол яг үнэхээр бодитойгоор тусалж чаддаг. За тэгээд дээрэс нь нимбэгний тааламжтай амттай. Уухад бол үнэхээр аятайхан байдаг. Хин ч уухад аятайхан байна. За хэрэглэхэд хялбар ерөөсөө уудаа сэгсэрж агаад
нөгөө усандаа хийж уусгаад хутгаад уучна. Бүлээн усанд найруулаарай гэсэн байсан шүү. За ханиа томооны эсрэг хамгийн зохимжтой найрлагатай дээрээс нь парацетамолын тун нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг хамгийн зохимжтой тун байгаа. Өдөрт хамгийн ихтэй шүү. 4 удаа хэрглэж болно. Одоо 6 цагийн зайтай бүлээн усанд найруулад уучна. Дээрээс нь 6 настай хүүхдээс дээш насны хүүхдүүд хэрэглэх боломжтой. Хүүхдийн томооны гэсэн юм 2 төрөлтэй байгаа. Тийм. Ер нь тэгээд найрлага нь бол ер нь чухал шүү дээ. Энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зохимж тун гэхээр чинь ер нь тэгэл эргэлзэх юмгөөл хэрэгжилж болно л гэсэн үг шүү дээ. Би рүүгээ юу оруулж ийн гэдгээ бас мэдмээр шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд энийг нөгөө стандартаар тий хэмжээд туршаад баталгааж гэсэн ийм тун байгаа. Тэгэхээр ямар ч санаа зовох юмгүй. За болиг гэхэд өдөрт нэг 3-ыг бол хэрэгжилж яхад юм. Хэрэгжилжүүл. За нэг 2 3 өдөр өдөрт 3-ыг хэрэгжилж. Ер нь нам шүү. Ер нь бол 2-3-аас их илүү хэрэгэлдэг тий. Ер нь гайгүй болчтой шүү. Би яг нөгөө амьдралынхаа туршлагаар нотлъя гэж. За баярлалаа. За тэгээ хэрэглэхийн өмнө нэмийн заавартай заавал танилцаарай. Бүх юмээ сангуудаа судалдаж авах боломжтой. Facebook хаяг нь болохоор Noble Mongolia гэрэлээр үтсэнж болно, англиар үтсэнж болно гараад ирнэ. Утасны дугаар нь 77 4 50 50 гэсэн дугаар байна. 77 4 50 50. За тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ханаад Томуугийн тэлдэг харин үүнд тайлбарлаад үргэлж бэлэн байгаа. Баярлалаа. За радио 20 дугаар студиэс дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань үргэлжлэн хөрж байна. За би бас нэг хөөрхөн мэдээлэл өгч дээ. За тэгээ. За өнөөдөр бол олон улсын хоол хийх өдөр гинэ. Буюу гэрийн хоолны өдрөө гэж байна. Хөөрхөн өдөр гэсэн үү? Хөөрхөн байгаас таа, гоё байгаас таа. Хөөрхөн байна. Жаал их дуртай юм байна. Гоё хаяа хоол. За тэгээд өглөө өдөр орой ер нь бол тэгэл сандраал төргөн хоол иддэг, бид нэр гадуур хоол иддэг. Ер нь бол энэ бол амьдралын нэг баг нэг хэв маяг шахах болох гээд шүү те. Цаахад орол чи нэг юм идчихэл орол унтчаа гэдэг. Энэ бол бас ер нь нэг зүв биш гэдгийг бид нар бүгдээрээ мэддэг. Тэ? Эрүүл мэнд талдаа ч гэсэн яг идэхэд гоё байнга идэх бол ер нь нэг зүв биш. Зөв. Яг үнэ. Гэрээ хоол хаяа идмээр санагддаг үстэй нэх гоё. Байж дээ. Тийм гоё гуртай шүл ч юм уу, банштай цай ч юм уу те. Нэх гоё бантан ч юм уу те. Би бол хаяа гоё бант идмээр санагддаг. Эрэгтэй хүмүүсээр ингэж яриад байдаг. Наа чи насных уу юу? Насных байж магадгүй. За ер нь бол цаг үе юм байсан гинэ. Өмнө нь бол юу яадаг? Байнгын гэрээ хоол идэх бол байнгын те хэв маяг амьдралын хэв маяг хаяа нэг гадуур хоол идэх бол байдаг зүйл байсан. Одоо болохоор эсрэгээр болох гээд байна. Ерөнхийдөө л гадуур хоол идэх гэдэг хаяа нэг гэрте хоол идэж иддэг болох гээд байна. Энэ буруу шүү те нэг айхтар зөв зүйл зуршил биш шүү гэдгийг бас хэлэх гээл юм байна. Ийм учраас International Cooking Day гэдэг өдрийг санаачилсан байх нэ. За түүхийн хувьд бол за хүмүүс анх гал гаргаж сурсан цагаас хоол хийх эхлэл тавигдсан ч аль биесны энэ өдөр нь бол 2016 онд podstandpans.com гэдэг ийм сайтаа санаачилсан. Тэгэхээр ийм утга учиртай байх юм. Тий. За 1970-аад оноос өмнө гэрийн хоол бол яг түрүү хэлсэн те амьдралын байнгын хэв маяг байсан гэж байна. 70-аад оноос. Ерөнхийдөө тэрнээс хоошоо бол арай өөрөөр гадуур хоол нэгдсэн юм биш те. Ахаад өөрчлөгцөөр байгаад одоо яг бүр эсэргээрээ болчиход байна. Энийгээ хэдүүлээ ер нь жоохон бодъё л доо гэдэг. Тийм ээ. Тэгж байгаа. За яагаад гэрийн хоол ер нь чухал юм бэ гэхээр мэдээж эрүүл тэгээд хэмнэлттэй ерөөсөө тавьчих юм даа юм. Тийм янз бүрийн юу хийсэн бол орс найрлагад нь юу орсон юм бол нэ тэрийг санаа зовох юм байхгүй өөрөө нүдэрээ харж байгаа гараараа хийж байгаа юм чинь тийм. За мэдээж хэмнэлттэй бас бодож үздэг байхгүй хаяа нэг бид нар ингээл гадуур хоол идэх гэхээр за тэд болно тийм. За ингээд нэг 100-аад мянга болчихно. Гэхдээ тийм гоё бүр амар гоё хоол хий гэж бодлоо. 100 мянгаар тансаглана штэ. Юу яаж байгаа. Ингээ бүх нөгөө курс хоолнууд гарч ирж штэ. Амттан юутай. Тэгэл тэгэн за тэгээ гэртээ бүр гоё хоол хийх юм бол за нэг материал лаг материал авах юм бол нэг 40 50 мянга болно штэ. Гэт бодоод ингээд бодож байгаа бас санал хурааж байгаа шийдвэр гаргадаг байхгүй манайхаа. Тэгэл гэр бүлийн угаасаа 50% бол байнгын гадуур идэ гэдэг тийм юутай. Хүүхдүүд л үстэй бодоод. Тэгэнгүүт ялчгүй санал ингээд тийм хуваагдчихад идэх байхгүй. За тэгээд мэдээж гэр бүлийн уур амьсгалыг гоё болгоно гэрте хоол хийж идэх юм. За тэгээ нөгөө юу гэмдэ хамтдаа хоол хийгээл те ингээл чи тэр хий би нэг хийгээл инээлдэж ханаалдаал ингээл дараа нь хийсэн хоолоо би бинийхээ одоо өөрсдийнхөө гар бие оролцсон хоолыг идэхэд хүүхдүүд бас мэдээж гоё байдаг гэл. Ийм гоё уур амьсгал бүрдүүл ийм одоо эрэг талтай. За тэгээд ганц нэг сонирхолтой баримт хэлэхэд бол 17 дугаар зуунаас өмнө амтлагч ер нь их ховор байсан болохоор
ер нь тэр үеэс өмнөх хоолнууд бол ер нь жоох амт муутай байсан гэж үздэг юм байна. Сони баримт байгаа. Тэ нөгөө нэг жангум чинь хэдэн оны хэдгээр 100 хэмэтгэв. ургамал барайл явуулсан. Жангум чинь одоо юу юм бэ? 14 5 дугаар 100 юм уу хаашийн тэр цайл байлаа. Тэгж үздэг юм байна. Тэгтээ тэр бол урамтай. Тийм. Давс гарснаас хойш хүний нас уртсан гэж үздэг шүү. Сонсож байсан уу? Тэгсэн сонсож байсан. Гэдэг шиг. Давс аягүй чухал байхгүй. Чухал наатрийн хлор гэдэг чинь тий. Тэгэж үздэг. За тэрнээс хойш ингээ амтлагч янз бүрийн юм гараад ирэнгүүт хоолны амт бол эрс сайжирсан гэж үздэг. За 1876 онд хөргөгч зохион бүтээгдсэн нь хоол хийх тэр одоо юу гэдэг арга барил юмыг бол бас эрс өөр болгосон шин төвшөнд авчирсан гэж үздэг. Хүссэн юмаа хөлдөөгөө л хүссэн цагтаа хийждэг болсон. За 1915 онд төрсэн Julia Child гэдэг хүн Америкчуудад Франц хоолны урлагийг түгээсэн байдаг гинэ. Түүхийн цаг толлыг авч үзвэл тэгэхээр тэр цагаас хойш бас сонирхолтой хоолнууд орж ирсэн гэж үздэг юм байна. Тий одоо яг аль хоол нь аль улсын хоолын энэ яг эндхийн хоол гэд хэлэхэд бас жоохон хэцүү болчиход байгаа тийм даяарсан юм чинь. Тийм даяарсан юм чинь одоо жишээлбэл спагетти бол яг хуу тийм пицца бол энэ гэхэд ганц нэг л тийм тодорхой хоолнууд байдаг гэхээс одоо чинь бууз бол хаанах юм. За урдаас л гаралтай байх ч гэх юм. Тийм. Гэтэ яг Монголоос явж байгаа бид нэр түгээсэн ч юм лүү. Мэдгүй ингээд тий. Баримт байхгүй шүү дээ. Тийм баримт байхгүй. За цөөн бол яг хуу хятад хоол чоу бин гэдэг хоол юм гэсэн. Манайд ер нь яг ингээ ярих юм бол манайхын явж байгаа бантан дээрээ буух юм шиг. За бантан өстө нөгөө BBQ л ах та. Монголын BBQ тий. Бид нар чинь BBQ бол монголчууд түгээсэн гэдэг. Тий, газ чулууга халааж байгаа л тий. Нөгөө дантай тулаантай үтчин ингэж отоглох хомоглохтой газ халаасан чулуун дээр махаа газ нэг хальч шараад ч юм уу ингээл иддэг байсан гэдэг юм байл ш. Тэрнээс ийм юм сонсч байсан ш. Нөгөө нэг туранхай ямааны махчулыг борцолж авч яваад өдөрт нэг л удаа хоол иддэг байсан гэд. Тэгээд тэр хүдэр чирэг гэдэг чи одоо энэ юу вэ? Өдөрт нэг удаа хоол идэх гэхээр одоо бол бид төсөөлөхгүй те. Унна штэ. Тэгээд нөгөө бас янз бүрийн гоё техникүүд байсан л байгаа юм л да. Бүтэн шарын мах бол нөгөө юунда багтдаг. Юунда гэдэг үлээ. Гэхдээ тэр одоо шарийнх нь өөрийн үнхэлцгэнд нь багтдаг гэдэг. Хэдэн сар үлээ жил мэлжүүлээ бүр ингээд хатаач боцолдог тусгай технологиор бүтэн шарын мах их штэ. Бүтэн шар гэдэг чи одоо хэдэн килограмм юм бэ те. Бараг хагас тонн мон шахах байлгүйдээ бүр айхтар том мом шар маруу тухай юм их бол те. За жижиг өхрөөд нэг 100 200 кг гэл бодох. Дунд чинь би нөгөө малаас жоохон хол болохоор ойлгохгүй. Шар чинь зүгээр өхрөөс том те. Тэг ер нь бол эр өхөр хамгийн том биетэй л өхөр гэсэн үг л товчондоо. Тэнгүү тэрэгдэг шатаасараад үнхэлцгэнд багтаадаг. Нэг цэрэгт нэг одоо те үнхэлцгтэй шарын махыг өгч явуулдаг байсан гэж байгаа. Тэгэнгүүтээ нөхдүүд нэг чимхийг аваад оройн буудлахаар нэг чимхийг тэндээсээ аваад өөрийнхөө аяхыг гаргаж ирээд хийгээд дээрээс нь ус хийгээд жоохон ингээд халаагаад буцалхаал ингээд идэхэд бол үнэхээр хөлсөн асгараа те биеийн тамирууд үнэхээр сайхан болдог. Бүх эрч хүч юм нөхдөг байсан гэж байгаа байхгүй. Нэг чимх штэ. Бүтэн шарын мах ийм жижигхэн болцсон гэдэг чинь нэг чимх бол бараг те юу 1 2 кг мах гэсэн үг юм шүү. Бараг л дунджаар бодоод үзье те. Ингээ ер нь өөрийгөө жоохон натришн нөхөөд ингээ яваад тийм. Тэгдэг тэгээд хоол нэг тусдаа тэгээ оройн нэг жоохон хамтлагцсан одоо шүл юм. Тийм шүл. Тэгтээ тэнд нь бүх амин тэм юмуд нь бараг байж идэг. Тэгэхээр чи бараг л бэлэн хоолны одоо орг санаа авах хэрэгтэй тий. Гэж ярьдаг. За тэгээд яаж тэмдэглэх юм бэ гэхээр гэртээ мэдээж хоол хийн бүгдээрээ. За тэгээд шин жормор хамтдаа туршиж үзнэ. За тэгээд хоол хийсэн хүннээсээ одоо тэ суралцсан би биэндээ жороо хуваалцсан шээрлэнч гэдэг юм уу. За янз бүрийн үдшилэг ивентүүд зохиож болдог. Зөвхөн тэн дээр өөрсдийнхөө гэртээ хийсэн хоолнуудаа авчирдаг. Ийм үдшилгүүд хийж болно. Ер нь энэ манад жоохон ховор юм шиг байгаа. Гадаадд ер нь жоохон түгээмэл штэ. Хүмүүс ч нөгөө кинон дээр зардаг ш ингээ нөгөө хоол моолоо хийж барайл авдаг штэ. Дээгүүр нөгөө тугалган цаасаар ороочод. Тэгээ саваа буцаагаал авчихна. Яасан гоё л хоол идлээ ш. Тэр хүний амт гарын хоолыг идчихэд байна. Тэгээ бөөнөрөө хуваагаад олон төрлийн хоол идчихэд байна. Энийг бас нэвтрүүлээ. Бас сонирхолтой штэ. Тэг хин ямар хоол идэм бас ингээд гараад тэр нөгөө нэг гэрээ эзнийх нь нэрээр очиод эхнэрийнх нь нэрээр гардаг гэдэг шиг тийм. Тэгээ тэнгуут манад болохоор арай өөр байгаад тийм. Очсон айлын зөвхөн хоол иж дайлдаг. Бид нар очихдаа яг нэг жоохон юм авчирт аваачдаг тийм. Чокопайс юм уу? Чи бас чокопайс юм уу? Одоо барыг тэр үеийнх хөө. За тэгээд бас галтагаа шинжилээрэ гэдэг юм байна. Янз бүрийн шин сав суулгах хэрэгцэл янз бүрийн юм авч болно. Ингэж тэмдэглэж болдог. Ийм хөөрхөн сонирхолтой өдөр байна. Үнэхээр хөөрхөн өдөр байна. Би нэг юм сонссон. Гэр бүлийн аз жаргал чинь нөгөө энгийн юмнаас эхлэлтэй штэ. Гэр бүлэрээ хоолоо идэд гэр бүлчүүхэн дугаас хамгийн чухал штэ. Гэр бүлэрээ хоолоо ингээд
дундаа халуун ам бүлээрээ суугаад "Вэ чи болооч та наадхаа бити асгаад" гэж хэрэлдээд байгаа юм шиг хүртэл энэ айгуу тийм хамгийн жаргалтай цаг үед гэсэн. Тийм яг зөв. Өнөөдөр өстө жигийн гэр бүлэрээ цуглаж агаад гадуур хоол идэх гэсэн хоёр хүн талмал хүнээ те. Үгүй өнөөдөр гэртээ идчих гэж үрэж байгаа. Тэгээ бөөнөрөө сайхан хооллоорой. Хоолоо идээрээ. Өөртөө сайхан хоолоо хийгээд идцгээгээрээ. Баярлаа. Үнэхээр гоё өдөр ээ. За. За би нэг товчхон хөргөнэ мэдээлэл хүргэнэ. 2015 оны 9 сарын 25-нд Селена Гомезийн Instagram дагагчийн тоо 100 сая хүрсэн. Энэ бол дэлхийд анхудаа Инста дээр 100 сая дагагчтай болсон амжилт, дээрээс нь Гиннесийн номонд бүртгэгдчихсэн гинэ. Тийм. Селенагийн фэнүүдийг Селенатрууд гэдэг. Яа сэртэй нэртэй юм шүү дээ. Энэ яг энэ дэмжигчд нь Instagram-ын дагагчийн тоог юусоо юу болгоё 100 сая болгоё гэх бүр юм аяа эхлүүлж исэн. Тэгээд Селена Гомезийг яг энэ 2015 онд Instagram-ын хатагаан болгосон. За. Фэнүүд нь нэг тийм үнэнч дээрээс нь айгүй тийм санаачлагтай юм шиг байна. Тийм байна. Селенатрууд. Селенатрууд тий. За тэгээд яг жилийн дараа те Селенагийн Гомезийн Инстагийн дагагчид номер 1 одоо тэргүүлсэн хിവэрэ байсан. За тэгээд араас нь нөгөө алдартай Taylor Swift, Beyoncé, Ariana Grande энэ төргээд хүмүүс жагсажсэн. 2 жилийн дараа шүү. Instagram-ийн хамгийн их дагагчтай 5 одын тоонд Селена Гомес нэгдүгээр байранд явж л байсан. Тэгэхээр ер нь Селена Гомесийг ингээд хүмүүс маш их дагаад байна. Яагаад дагаад байгаа? Нэгдүгээр фэнүүд нь хайртай байна. Яагаад хайртай байгаа? Селена Гомес тийм юу юм бэ? Энгийн байдаг гинэ. Хөөрхөн эмэгтэй, сайхан эмэгтэй. Гэхдээ Селенагаас илүү алдартай, илүү хөөрхөн эмэгтэйчүүд хүмүүс байж л байгаа. Гэхдээ Селенагийн нэг онцлог нь энгийн байдаг гинэ. Энгийн учраас нөгөө надтай айгүй ойрхон харагдаад байдаг. Оруулж байгаа постууд нь ч гэсэн энгийн бүтлгүүтсэн байгаагаараа яг ингэ байдаг учраас харахад юм тухтай байдаг. Яг ингэ од мөртлөө бит хоёр ингээ нэг төвшөнд байгаа юм шиг харагдаад байхгүй. Би ч гэсэн од байх боломжтой гэдэг нэг тийм сэтгэл өгöd байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь кэрлээд байгаа юм байна л та. Тэгээд Селена Гомес ийм одоо олон дагагчтай байд юм байна. За тэгээ өнөөдөр бол би Селена Гомесийн дагагчид саяхан Instagram руу ороод үзлээ. Тэгсэн чинь 2124 посттой юм байна. За 417 сая дагагчтай юм байна. За. Тэгээ өөрөө 348 хуудсыг дагдаг. 417 сая. Тийм байна те. Тийм байна. Тий яг тухайн үед нас нэр ийм юм болж байсан гэсэн. Justin Bieber-ээс салаад удаагүй байсан. Дээрээс нь салаад удсан байж магадгүй. Дээрээс нь Weekend-тэй нөгөө нэг холбогдоод удаагүй байсан. Тэгээд энэ хоёр ч угаасаа нэг тийм олонний төв анхаарал байгаа л одоо ч гэсэн сайн ярил одоо жоохон намжиж जैन. Гэтэл ер нь энэ харилцааг дахин яриад идэг шүү дээ. Тийм тэгээд энэ үед бол нөгөө Селенатрууд Селенагийн одоо ингэж хамгаалж одоо кэрлж исэн гинэ. За манай найруулагчаа Селена Гомес мөн олон төрлийн зургийг өгж байна да. Хараарай. Нэг тийм энгийн байсан. Нэг тийм дуграг хөргөн зарайтай тий. Дугуй. Тийм энэ хүн Селенагийн тухай одоо бас нэг төрс өдөр тааруул бас юм бэлдүүлэх зугаатай тэгээд бас сонирхолтой амьдралтай. Тэгээ нэг хүүхчиг л царайтай тий нэг надад тэгж харагдаад идэв штэ. Тий. Ер нь тэгээд тий одоо бол хэсэг юу гэмдэ энгийн байх биш бүр гоё чамин байх ийм байх те ийм байх гоё гэж үздэг гэсэн бол одоо буцаал ер нь юм ингээл бүх юм өөрчлөгдөх юм да. Буцаал одоо бүх энгийн зүйлүүд буцаад гоё гэдэг. Тэ бүх энгийн зүйлсүүд бол энгийн биш өөрөө одоо тэ хүний хамгийн гоё зүйлс юм а гэдэг ийм хогтхон ойлголт бол буцаал юу болж байна. Одоо жишээ нь инфлюенсер ютуберүүд бол хамгийн энгийн байгаа л одоо хүмүүс төрж шít жишээлбэл. Нэг бид нар нэг тийм онцгой юм хайгаад байдаг гэсэн чинь явж энгийн хамгийн зүг байсан юм байна тийм сүулт нь ухаард юм шиг байна. Тийм дүр эсгэж байгаа хүмүүс бол яалтчгүй ингээд мэдэгдээд нэг хайхтар явдаг хөө. Тэгэхээр Селена Гомес чинь тийм үе юм байна шүү дээ тийм. Тэгэхээр би бас яг ингээд өөрөө бас ер нь зүгээр л энгийн байгаагаар л байхыг хичээд ер нь хаач байсан. Тийм тэгэх юм бол тэгэл нөгөө хүмүүс тэгэж харцахад харилцахад амар байдаг. Нэг дүр эсхэл ийм тийм гээл худлаа ингээд бол ер нь жоохон төвхтэй санагдаад. Тэгээ өөрийгөө чадраа яшигдөө нэрээ. За ингэсэн байна. Одоо яг өнөөдрийн байдлаар Instagram-ийн хамгийн олон дагагчтай хэн байна гэдгсэн чинь Кристиано Роналдо. Хаа тэгэх вэ хоо? 694 сая дагагчтай гэж байна. За. Тэгээ араас нь Лионел Месси, тэгээ Селена Гомес, Кайли Женнер, нөгөө Дуэйн Джонсон орд юм шүү. За. Google-д шүү. Сонирхолтой юм байна тий. За чамд хүн ярих мэдээлэл үлдэх нь чамд 1 минут үгүй. За байгаа. 2 минут. За яг уу ярьж байгаа болъё. Тэгээ. За энэ Сэлэнгийн ганц комментиг уншаад байгаа. Амралт өдөр хүүхдүүдтэйгээ пицца адих гэж захиалт 50 мянга болсон. Яг тэр мөнгийг авч гараад дэлгүүр орж материал аваад юу хийж болохоо гэд үзээд челленж баг юм туршсан. Пиццагаа хийгээд цаана 2-3 удаа гоё хоол хийх материал үлдчихилээ гинэ. Тэгээ шүү дээ.
Тийм гих мэдчлэн юм байна. Ааха. За би алийг ярих уу? Нэг хүн ярих уу? Нэг өдөр ярих уу гэлсэн. Оо дуртайгаа л. Хүний ярих уу. За ямар ч зөв өнөөдөр National Comic Book Day, комик номны өдөр шүү. Чи хэрэг зөв дурдчихъя. нэрэ? Би яг уу бидний үед чинь нэг хайхтар их комик байгаагүй. Байгаагүй шүү Тийм. дээ, тийм. Ганц нэг бол уншиж ирсэн. Манай хүү бол маш их комик уншдаг. Нөгөө юу гэдэг нохоо хүн гэдэг нэг комик байдیں۔ Тийм тэрийг одоо баг бүх цуврал байна уу да. Яг нэм цуврал номоод нэлээд олон цувралуудыг л ер нь бүгдийг аваад дуусгацсан байгаа. Уншиж байгаа нэг Гоё байдаг тий. За комик номны өдөр шүү. За тэгэнгүүтээ өнөөдөр Will Smith ах юм ба төрс өдөр. Оо. Тийм найруулагч алдарт найруулагч юу алдарч жүжигчин, рэпер, продюсер бүтэн нэрийг нь болохоор баг Willard Carroll Smith гэдэг 1968 оны 9 сарын 25-нд Филадельфид төрж исэн байна. За тэгээд нөхөр бол ер нь анх рэперээр гараагаа эхэлж исэн. Тийм штэ. Тэ маш олон алдартай хит дуунуудтай юм байна лээ. Би бол яг зүгээр рэпер гэж сонсч ирсэн болохоос яг ийм тийм юм гэж бол нэг хайхтар сонсч байгаагүй. Wild West лөө. Би боломж яг санаанд орж байгаа энэ дуу байна. Wild West гэдэг нэг хипхоп дуу баг шүү. Тийм баха. Нэг найзтайгаа хамтраад DJ Jay-Z, Jeff and the Fresh Prince нэртэй юм хамтлаг байгуулад ер нь бол нэлээд явж исэн. Ханхүү гэж очилдог байсан юм билээ нөхрийг. Тийм ер нь бол тэ царайлаг юм дуулцдаг ухаалаг тэ ийм залуу банд байсан болохоор тэгж очилсан. За ингээд нөхдөл бол хамт нэлээд олон уран бүтээл хийсэн. Тэгээ янз бүрийн MTV, Grammy зөндөө шагнал авсан байдаг те. За тэгээ Will Smith-ийн тоглосон киног бол ер нь дуртаад ер нь дуусгүй те. Men in Black за тэгээ тийм яг Wild West 1999 оных. Тэгээд Thousand Kisses за тэгээд одоо I'm Legend те. Одоо юу те. Aerobot-оос байгаа. Тэгээ Aerobot за тэгээ Pursuit of Happiness үлээ те. Энтергээд маш гоё гайхалтай кино байгаа. Оо гоё кинонуудтай. Тэг хийж Aladdin гэлээ сүүлийн Gemini Man тэгээд. За. Байна. Дуучнаар карьераа эхлүүлээд кино урлаг руу орсон юм шүү дээ. Тийм тэгээд тийм дуучнаар бол нилээн бүрст тултал нь бас явсан билээ шүү. Тэр чиг рэпер болохоор л байсан билээ. Гэхдээ жүжигчин болсонд нь баярлаа те. Гоё кинонод байдаг. За уучлаарай 7 цаг 55 минут тусан байна Улаанбаатар хотод. За нэвтрүүлгээ дэлхийд өнөөдөр их тусвал нэгийг сонсон ураатай нэвтрүүлгээ өндөрлөхгүй болохгүй. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ Ханаад Томогийн тэхэлдэг үүнд тайлал хот үргэлж бэлэн байгаа шүү ураатай. Манай тайлалд хамтран ажиллаа. За тэгээд хамт хөтөлсөн Эрдэнэд баярлаа. Найруулсан Эрдэнэ мөнгөд баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд та мэдгүй байгаа шүү яг дуусгах чинь. Удахгүй уулзъя. 8 цаг 10 минутаас эргээд уулзъя те. За. За баярлалаа.